Та өдрийг яаж эхлүүлж байгаагаа нэг хараарай. Өглөө босоод л утас руугаа дайраад хин нэгний алдааг засаал, бараа материал, мөнгө төгрөг, хэрүүл маргаан гээл бүх зүйлд гал унтрагчгүй гэдэг нь. Хэрв таныг байхгүй хойгуур чинь бизнес чинь гацаад ажилчид чинь яг юу хийхээ мэдэхгүй төөрчдөг бол та бизнес хийж байгаа биш. Зүгээр л нэг өөртөө хамгийн хэцүү 24 цагийн ажил бүтээч гэсэн байна гэсэн. Та гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй, шүн тайван унтаж чадахгүй явсаар байгаад нэг өдөр бизнес чинь шатчих аюултай байна. Өнөөдөр би танд яаж энэ гинжинээс салж бизнесээ өөрөө ажилдаг машин болгох тухай маш энгийнээр яриа. Тэгэхээр энэ видеонд бид бизнесээ системчлэх гэдэг тэр сүржин нэр томьёо үгийн цаана байгаа энгийн нэг логикийг тайлбарлах болно. Тэгэхээр энэ видеог үзсний дараа та яагаад өдөр бүр ядарч туйлдаад ажилдаа болцлогдоод байгаа шалтгаанаа олж харна. Мөн бизнесээ яаж автомат горимж шилжүүлэх дөрвөн алхмыг мэдж аваад хамгийн гол нь бизнесээсээ 14 хоног холтоход л ажилч яг хിവэрэ бүр магадгүй бүр илүү сайн ажилдаг болох тэр замыг олж харна. Тэгэхээр видеонд орцгоё. Манай Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн гаргаад байдаг хамгийн том алдаа нь юу гэж? Ер нь бүх зүйлийг би чадна, би мэднэ гэж бодоод байдагт байгаа юм. Бараага хаанаас аваад таал мэдээд байдаг. Хямдрал яаж зарлахаа бас таал шийддэг. Гомдол гаргасан үнтэй таал одоо улаан нүрээрээ тулж уулздаг. Тэгэхээр ингээд ирэхээр чинь та бол бизнестэй захирал нь биш харин бүх ажлыг амжилттай супер ажилтан болоод хувирчж байгаа үстэй тий. Сард 5-10 сая төгрөг олохын тулд өөрийнхөө үнэтэй цаг хугацаа, эрүүл мэндэ золиослох нь бизнес биш шүү дээ тий. За тэгвэл яаж бизнесээ аврах вэ? Танд ердөө дөрвөн алхам хэрэгтэй. Нэгдүгээрт хийж байгаа бүх ажлаа цааснаар буулга. За инг тэг гээл яг л 10 настай хүүхэд уншаад ойлгохоор маш энгийн заавар болгоо биччих. За жишээлх юм бол бэлтцээ яаж бэлтэх үү, касса яаж нээх үү гэх мэт бизнест ажилд өдөр тутамд хийдэг жижиг зүйл бүрийг стандарт болгоно гэсэн үг. Таны толгойд байгаа мэдээлэл цаасан дээр буухгүй бол тэр ажил бол танаас хижээс салахгүй гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарт чи энийг ерөнхийдөө хараарай гэдэг үг бол үгсийн сангаасаа бүр мөсөн авчихъя. Энэ бол бизнесийг нураадаг хамгийн аюултай үгийн нэг шүү. Үүний оронд ажилтан бүрт маш тодорхой хариуцах эзэн хийх хугацаа гарах үр дүнгийн заагаад өгч. Хин юуг яг хизээ яаж хийхийг нь тодорхой болгочих юм бол хэрүүл багасаад ажил урагшилдаг. Гэхдээ яг үннийг хэлэхэд энийг ганцаараа суугаад хийн гэдэг маш их цаг хугацаа бас алдаа оноо шаарддаг ажил. Маш олон бизнес эрхлэгчид юу гэж асуудаг вэ гэхээр за яаж бичих үү, ямар систем ашиглах уу, яг яах вэ гэдээ асуугаад байдаг. Тийм учраас би бизнесийн систем гэсэн практик сургалтыг бэлтгэсэн байгаа. Энэ сургалтаар би танд бэлэн загварууд ямар програм дээр яаж бүртгэх, ажилтнаа яаж системтэй дасгах гэсэн одоо бүх ноу-хауыг бичээд бэлдээд сургалт болгоцсон гэсэн үг. Хэрвээ та энэ бүхний ганцаараа биш мэргэжлийн төвшөнд хурдан хийж дуусгаад бизнесээсээ чөлөөлөгдмөр байвал сургалтын мэдээллийг доорх тайлбар хэсэгт байгаа линкнээс ороод хараарай. За одоо тэгээд 3 дахь арга руу оръё. За энэ арга маань юу вэ гэхээр та заавал ажил дээр очиж байж хяндаг байдлаа бас болох хэрэгтэй. Зүгээр л орой бүр ганцхан хүснэгт хараа мэддэг, тоогоо харчдаг болчих. Өнөөдөр хэдэн төгрөгийн борлуулалт хийв, хэдэн шинэ хэрэглээч ирв, зардал хэд болов гэл гол тоонууд чинь хэвэн бол та амрах хэрэгтэй. Харин тоо чинь хэлбэлзээд хэвлэл та бизнестэй оролцох ёстой болно. Тэгэхээр хамгийн гол нь тоогоор бизнесээ удирдах сурах хэрэгтэй байх. Дөрөвдүгээр технологиг ашиглах гэж байгаа. Одоо ч хэдэн он билээ дээ тий. Бүх зүйлийг дэвтэр дээр бичиж толгойдоо хадгалахаа болох хэрэгтэй байх нь шүү дээ. Бүртгэлийн програм, системүүд олон болсон. Сард хэдэн төгрөгийн систем зарцуулах нь таны өдөрт хамгийн багадаа 5-6 цагийн хэмнэх боломжийг олгодог учраас бол технологийн дэвшилт шийдлийг бол ашигласан дээр. За тэгэхээр энэ видеонд хэлж байгаа зүйлс танд яг одоо байгаа нөхцөл байдлыг чинь санагдуулаад байвал та лайк дараад яг одоо энэ ачаалалд дарагдаад байгаа найз руугаа энэ видеог шеэрлээрэй. Таны бизнес яг одоо хамгийн их гал гараад байгаа тэр хэсэг нь хаана вэ? Маркетинг үү, эсвэл дотоод зохион байгуулалтаа комент хэсэгт бичээрэй. Бид бүгдийг нь уншаад зөвлөгөө өгөх болно. Одоо маргаашнаас юу шууд хийх вэ? Танд нэг энгийн шалгах хуудас хэлье. Таны ажилтан одоо өглөө ирээд хамгийн түрүүнд юу хийхээ танаас асуудахгүй мэддэггүй. За тэрэнд хариулаад үзээрэй. Мөн хувийн мөнгө, бизнесийн мөнгө хоёр чинь тусдаа юу? За энэ асуултанд хариулаарай. Хэрэглэгчээс гомдол иргэд хэн шийдэх нь тодорхой юу? За энэ бас асуултанд хариулаарай. За энэ мэтчлийн гол асуултуудад нэг хариулаад үзвэл энэ бизнесээ системчилж байгаа эхний алхмууд гэсэн үг. За ер нь бол бизнес систем хийхэд чинь ойртлоо гэсэн үг.
Та бизнес дотор ажиллах гол нь биш. Харин бизнес дээрээ захирал шиг суух хэрэгтэй байх нь шүү дээ, тий? Бүх зүйлээ бичээд системтэй болгоод хүмүүсэд итгэж сурах хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь тоон дээр үндэслэж шийдвэрээ гаргадаг, тоогоо үндэслэж бизнесээ хяндаг байвал илүү дээр. Системчлэл гэдэг нь одоо нэг өдөр дуусаад хийждэг ажил бол биш. Харин тасралтгүй сайжруулах ёстой процесс үйл ажиллагаа байгаа. Гэхдээ эхний алхмаа хийхгүй бол та хизээч жинхэнэ эрх чөлөөнд бол хүрч чадахгүй шүү дээ. За маргааш өглөө ажил дээр очиод хамгийн их алдаа гаргадаг нэг ажлын заврыг бас бичээд ажилтнтайгаа ярилцаарай. За тэгэхээр энийг би танд одоо 7 хоногийн челленж болгож өгье. Та 7 хоногийн дотор илүү одоо хурцтай, илүү системтэйгээр бизнесээ өөрчлөх хийх хүсвэл миний сургалтанд бүртгүүлж бидэнтэй нэгдээрэй. Тийм subscribe дараад хонхныхаа мэдээллийг нээхээ мартав. Эх 7 хоногт дараагийн видеон дээр уулзцгаая. Баяртай.